Өдрийн мэндэ. За, оны төгсгөж болж байна. Би нөгөө жилийнхаа юунуудыг ингээд одоо цуурлаар оруулаад явуулаад байна тий. Дөрвчийн юунд бичлэг хийсэн маа дөрвчийн хэд хоног өмнө. Өнөөдөр би нөгөө өнгөө сайтуудынхаа тухай дахиад өнөөдөр яг одоо яг энэ онд би ямар дээр нь ажилласан, ямар нь спам болсон, ямарын хаяа гэдгийг хэлж өгье. За, тэгэхээр анх удаага миний YouTube сувгийг үзэж байгаа, дагж байгаа хүмүүс бол миний YouTube сувг чинь би бол анх эхлээд нөгөө биткойныг талаар оруулсан. Тэгээд сүүлдээ одоо юу гэдэг нь те харьцангуй бага үзэгчтэй болсон гэдэг юм уу тийм. Тэгээд би ерөнхийдөө ер нь интернетэд ажиллах боломж, интернетээс мөнгө олох тий боломж юу вэ нү гэдэг ийм л анх эхлээд сувг нийлсэн. Тэгээд одоо энэ сувг маань ямар журмаар явагддгүү гэвэл энд плейлист байна. Плейлист дотроос яг өөрийнхөө сонирхлын дагуу үзээрэй. За жишээлбэл би энэ тэгээд зөвхөн хүүхэлдэйн их гэдэг дээр зөвхөн л одоо жишээлбэл миний сайтны зорилго нь гэрэлтээр мөнгө олж болно, YouTube сувгаа нээж мөнгө олж болно. Одоо энэ хобби гараараа юм хийж мөнгө олж болно. Тэ эсвэл одоо юу гэдэг нь криптовалютын бирж дээр ажиллаж болно гэсэн ийм зорилготой сувг байна. Тэгэхээр энд одоо жишээлбэл плейлистэн дээр тэгээд зөвхөн нэг их анхлан сонирхогчдод маш дэлгэрэнгүй тайлбар. За энэ нөгөө Чех улс ингээд одоо бусад нөгөө орнуудаар аялсан аяллаа бичлэгнүүд. Тэгээ энд миний шортснууд байгаа. Тэгээд энд нөгөө Нямкатай хийжсэн бичлэг. За энэ одоо юу гэдэг Bybit-тэй Binance-тай холбоотой бичлэгнүүд. За өөр ч одоо зарим нь энэ Binance-тай холбоотой бичлэг, Bybit-тэй холбоотой бичлэг, энд болохоор энд YouTube channel-тай холбоотой бичлэгнүүд ингэж байж байгаа. Тэгэхээр өөрийнхөө сонирхсноор за зарим нь нэлээд хөөчрсөн байж таараа шүү дээ. Тийм биз дээ жоохон одоо эртний хийсэн бичлэгнүүд. Гэвч нэг их актер юунаас зөрөөгүй би хэрвээ ямар нэг юм өөрчлөгдсөн бол дандаа шинээр оруулцдаг. Тэгэхээр та нарын өнөөдрийн одоо сонирхож байгаа юм бол би өнөөдөр үнгүй сайтнуудын одоо нөгөө юу болж гэнэ үү, яасан бэ, ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг бичиж байгаа. Тэгэхээр энд анхлан сонирхогчдод маш дэлгэрэнгүй тайлбар гэсэн энэ плейлист байна. Энд нийтдээ 29 бичлэг байна. За одоо ингээд энэ тал дээр хэд юу дээр ажиллах юу заавар, CoinPay юу дээр ажиллах заавар гэд ингээд Faucet Crypto дээр ажиллах заавар гэд ингээд бүгдөө байж байгаа. Тэгээ ерөөсөө дөнгөж анх удаага орж байгаа хүмүүстэй одоо анхлан сонирхогчдод банкнд мөнгө хадгалуулсан дээр үү, стейк хийсэн дээр үү, тэгээ хаашаа төгрөг олгож авах вэ гэдэг юм. За ингээд энэ үнэлт тусалдын паникны тухай, паникаас сэргийлэх тухай ингээд энэ бүх ерөөсөө криптовалютад анх удаага орж ирж байгаа хүмүүс энэ талыг үзээрэй. Яг одоо эндээс. За дараагийнх нь болох тань зэрэг өөр юу гэдэг. YouTube сувг дөнгөж одоо нийцсэн хүмүүс тий. За энд миний YouTube сувгтай холбоотой миний алдчих явсан, онж явсан, зөв хийсэн, буруу хийсэн бүх юмнууд энд ингээд байж. За тэгээд YouTube-ийн AdSense-тэй холбох 18 нас хүрээгүй бол яах вэ гэдэг ингээд бүгдөө байж. Тэгэхээр энийг та нарт би ер нь ойрдоо ийм бичлэг хийгээгүй тий. Бүх энэ плейлистэн дотор та нарын сонирхсан чиглэлээр юу байна вэ гэдгийг сонгоод үзчих. За өнөөдөр би үнэгүй зөвлөлдөг сайтнуудын тухай одоо зарим нь алга болсон, зарим нь өөрчлөгдсөн, зарим нь бие ажиллахаа болсон гэдэг ингээд товч яриад өгч. За энэ Faucet Crypto ерөөсөн айгүй дажгүй ажилдгаараа л ажиллаж байгаа. За жишээлбэл энэ чинь ингээд 40 минут тутам байна. 45 минут тутам байна уу? Энэ ингээд үнэгүй юу авдаг те coin авдаг. За одоо би дараа нь хэлээд өгöd. За одоо би энэний хэдэн минут 40 минутын дараа нөө би марцчих. За энийг хараад хийдэл. Энэ болохдон зэрэг ингээд цаг тутам 45 минут тутам гэдэг ингээд аа. За энэ одоо ингээд дараагийнх энэ доотлол дээр энэ юунууд нь гараад ирсэн. 19 минут, 20 минут, 20, 30 минут тутам. Окей. 20 минут. 20 минут. За тэгэхээр энэ дээдл дээр байгаа coin хэдэн сатош болох уу гэдэг нь энэ доотлол дээр байгаа.
зүүн доод талын үзэгдэр 2287-аас сатошид нэг бишээ coin нэг сатош болж хувирдаг байх нь шүү дээ. Миний level 381 эдгээр чинь level-ийг нэг шинжилсэн байна. Тэгэхээр энэ нэг характер өөрчлөгдсөн бол байхгүй шүү дээ. Одоо энэ нөгөө зар үздэгнүүд нь тий энэ зар үздэгнүүд нь за энэ би ингээд арцсан маа энэ зар үздэгнүүд нь бүгд нийтдээ одоо яг миний өглөөний байдлаар 165 зар байна. Би заримдаа залхуур зарим нь үздэггүй гэвч одоо их хэрэгтэй бол батхын өмнө бол үзчихдэг. За short links энэ байдаг. Тэгээ short links айгу сайн ажиллаж сураагүй хүмүүст бол айгу төвхтэй байдаг шүү. Тэгээ зарим short links нь айгу олон нөгөө нэг хэрэггүй юмнууд ингээд одоо браузерын маань түүхийг хар мянган юм ярьчихсан. Тэгээд яг хөө сайн ажил сурсан хүмүүс бол энэ дээрээс ажиллаад энэ токенуудыг авах боломжтой. Гэхдээ би энэ short links-ийг ажиллах заавар оруулж исэн. Ерөнхийдөө айгүй төвхтэй байдаг. Гэвч заримнууд нь ингээд би түрүүний нэг бичлэгнүүд дээр хэлсэн байгаа тус болгон дээр ингэж харж агаад нэг үе шаттайг нэг өдөр суужгаад за аль яг юунууд нь зарна яг ажиллахад айгүй амар байна уу гэдгийг сонгож авчаад тэгээд тэрийг ажиллаж явчихдаг. За authors-нууд байдیں۔ Энэ бас нөгөө дандаа тоглоом татах тий. Тэгэл бас л нөгөө нэг цаг буун барна тоглоно. Тэгээд энэ ч нөгөө нэг тоглохоор чинь заавалчгүй юуг нь гүйцэн тий. Нөгөө левелийг гүйцэн. Тэгэхээр ч одоо энд гэхдээ 792 гэдэг уг нь бол coin айгу сайн байгаа. Гэхдээ энд бүртгүүлээд энэ хүний одоо линкээр норж байгаа гэсэн үг шүү дээ. Бүртгүүлээд тэр левелийн юу гүйцэсний дараа л энэ coin норж ирдэг. Тэгэхээр хэрвээ зарим хүмүүс болохтон зэрэг ерөөсөө ганцхан одоо нөгөө нэг сайтн дээр энийг би ингэж хэлдэг хүмүүсэд нэгэн сайтн дээр танарт тултал ажиллаад үзтээ. Жишээлбэл энэ серверүүдийн болдгонуудыг хийх гээд үз. Болохгүйнүүд ялангуяа англи хэлтэй хүмүүс бол энэ одоо нөгөө манайхаар бол юу санал асуулга явагддаг тий. Тэгэхээр эднэрийг ингээд яг ингээд одоо жишээлбэл short links мэгс ингээд сайн ажиллах юм бол энэ Posit Crypto аюу хөөрхөн сайт байна. Гэвч би залхуураад ганцхан энийг дарчаад энэ 30 минут авчиж сууж яхад л хөөрхөн одоо над 1885 сатоши цуглдсан. Гэхдээ энэ доод талын левелээс бас их шалтгаалдаг. Левел нь сайн хүмүүс мэдээж хэрэг энэ бонус нь нэмэгдээд яваад байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ одоо нөгөө өөртөө байгаа юмнуудаа бас зарна. Гэт энэ тухай надад бүгд байж байгаа миний нөгөө юу сайт нь. Тэгээд дөнгөж анх орж байгаа хүмүүс бол яг минийх шиг ингэж харагдахгүй ч байж магадгүй. Тэгээд дөнгөж анх удаага ажиллах гэж эхэлж байгаа хүмүүс. Гэвч нөгөө юу гэдэг вэ? Уухгүй ажиллаад ах юм бол би энийг танад хэлжсэн 17 оноос хойш ажиллаж байгаа байх юм айгүй болж байгаа. Тэгээд ингээд скамлахгүй өгөөд байгаа болохоор ингээд ажиллаад идэв. Гэтэ энэ сайтны нэг сайн чанар нь одоо энэ дээр байгаа сатоши биш үү тийм? Энийг шууд Binance руу юм уу Bybit руу ч юм уу Trade руу татаж болдог. Trade руу би одоо тэгтээ ойрд ажиллаагүй шүү мэдэхгүй байна. Binance руу ингээд шууд татаж болдог. Заавал нэг юмар дамжихгүйгээр шууд татдаг. Тийм болохоор айгүй сайн гэсэн. За энийг ингээд ярьчлаа. За энэ сайтыг би уг нь хөөрхөн ажилдаг байжгаад одоо бас жоохон гайхчаад байж байгаа. Ягаад гэвэл нөгөө юу руу энэ Payer руу татдаг болчоод Payer нь Европын холбооны улсууд буюу Оросуудад ингээд ажиллахад болчоод жоохон хараа сууж яаж ямар нэгэн өөрчлөлт гарч магадгүй тэгвэл цаашаага ажиллана гэж. За энэр болохоор мөнгө оруулаад идэв. Би Payer-аас $50 оруулаад ажилладаг. За тэгээд энэ дээр ингээд гацчаад одоохондоо яг стандарттай байгаад энэ мөнгө төгрөг ерөөс оруулаагүй. Payer дээр одоохондоо надад мөнгө байхгүй. Ягаад гэвэл нөгөө би дараа нь тэр Payer дээр мөнгө гацчаад авч чадахгүй болчихлоо гэдээ айгаад ингэ байна. За дараагийнх нь энэ болохоор нөгөө нэг энэ бас айгүй олон жил болж байгаа л да. Тэгтэл одоо нөгөө юу яадаг болчихлоо. Энэ дээдл дээр ингэсэн биз дээ. Миний одоо нөгөө яг энэ 20 арга хэмжээтэйгээ шалтгаалаад нөгөө өрөвдлээ бид нар ч одоо татах боломжгүй болчихоо. Тэгэнгүүт энийг харин надад байсан өрөвдлийг сатош руу болгоод солилцсон байна.
Тэгээ надад байсан өрөө бүлээг энэ дээшгээ сатоошуулган солилцсон байна. Ааха. Тэгэхээр зарим хүмүүсийн энэ доотлол дээр яга өрөө бүл байдаг байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо нөгөө өрөө бүл нь байхаа болоод надад байсан дансанд байсан өрөө бүлийн маань сатоошуулган солиод өгч. За баярлалаа. Тэгэхээр ингээд одоо нөгөө нэг Оросын төсөлтэй холбоотой, Оросын өрөө бүлтэй холбоотой ийм сайтнууд одоо нөгөө нэг 20 арга хэмжээнд орох болчоод ингээд бүх юмнууд нь өөрчлөгдөж байгаа. Тийм болохоор би түрүүчийн бичлэгэн дээр хэлжсэн тийм. Ер нь бол өрөө бүлтэй холбоотой Оросын төслүүд ер нь одоо юу гэх юм тийм. Эрсдэл айгүй ихтэй болж байгаа шүү. Тэгээд юм болохоор. За энэ утгаан зэрэг нөгөө Pauset Pay руу татагдаад явдгаараа явж байгаа. Тэгээд ерөнхийдөө жоохон бага өгжөө гэвч дайж. За энэний тухай бичлэг өгч. За энэ маань ажилласаар л байгаа. Энэ нэг юу солигдсон шүү дээ. Хүмүүс мэдж байгаа хөтэ түрүүнд нь цэнхэр өнгөтэй байж байгаа ийм шар өнгөтэй болсон. Тэгээд одоо би энүүнийг бас яг адилхан нөгөө оферстэй, сервистэй, энэтэй тийм. Тэгээд одоо ер үнэхээр гэхдээ би энэ эднэрт нэг жоохон тийм жоохон айгаад идэв тийм. Ямар нэгэн юм руу хамаг юм руу орчихгүй гэж бодоод айгаад. Ялангуяа шин одоо дөнгөж орж ирж байгаа хүмүүс бид нар чинь уюугаа мэдэхгүй тийм. Сайн мууг нь мэдэхгүй. Харахад айгүй их мөнгөтэй юм харагдаад идэг. Тэгээд буруу юм руу орчихгүй гэж бодоод айгаад зөвлөж чаддаг байхгүй юу. Зүгээр их олон жил ажилласан хүмүүс бол энэ айгүй найдвартай, энэ найдваргүй гэд хараад мэддэг болсон мэт. За энэ бол нөгөө ажилтгаараа ажиллаад авдгаараа аваад явж байгаа. Одоо би надад 1953 сатоши байна. Би энүүнийг энэ ADBTC гэхдээ нийлүүлээд Pauset Pay руугаа татчихдаг. За энэ ажиллаж байгаа. Тэгээд энэ чинь болохоор нөгөө нэг татдаг нь юу яадгийн бас нөгөө нэг Payer руу татдаг байхгүй юу? Тэгээд бас Payer дээр жоохон асуудал болоод байгаа учраас би одоо PayPal руу татна. За Монголд байдаг хүмүүс ч бас PayPal дээр асуудалтай байгаад идэг. Тэр ч одоо яах юм болоо. За ямар ч хэлсэн энийг би дараа нэг харчаад дахиад нэг бичлэг хийж өгнө. Энэ одоо надад нэг хоёр би болохоор энийг PayPal руу татчихдیں۔ Тэгсэн чинь нэрээ монголчин PayPal ажилтдаг шүү дээ. Уг нь бол энэстэй хөөрхөн сайт юм байгаа юм. Бас айгуу дайжгүй. Ингээд $2 болгоод татал $2 болгох юм. За энийг би дараа нь эргэж ярьж. За энэ болохоор нөгөө нэг миний зар үздэг. Гэхдээ би энэ рүү чинь бас мөнгө оруулдаг шүү дээ, тий. Та нар энэний тухай бичлэг хийсэн маа. Тэгээ мөнгө оруулдаг. За энэ дээр бас дахиад нөгөө асуудал болсон. Ямар асуудал болсон гэвэл дахиад нөгөө нэг Payer гэдэг нөгөө л одоо 20 арга хэмжээнээс чинь болоод би энэ дээр одоохондоо хаашаа уг нь би Payer-аас энэ рүү мөнгө оруулдаг байсан байхгүй юу? Тэгээ одоо Payer-аас мөнгө оруулж чадхаа болчоод зүгээр яг хідүүлээ татсан хүмүүсийн татсан юмдыг харах юм бол юугаар татсан харагдаад байна лээ. За форум маань энэ ээж би энд нэг юм хараа. Ааха хүмүүс койноор татаад эхэлсэн байна хардаа. Payer ажиллахаа болцсон чи. Ааха. За тэгэхээр чин мөнгө оруулахдаа бас койноор оруулалт харах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ингээд Litecoin-оор хуучин ингээд дандаа энэ Payer руу татдаг байсан чи одоо ингээд нөгөө 20 арга хэмжээнд орсон чинь одоо ингээд койноор татдаг болчих. Айгуу дайжгүй болсон байна. Тэгвэл би одоо энэ нэг цаашаа мөнгөө хийсэндээ хийгээд ингээд ажиллаад яваад байна. За энэ болгоон зэрэг ийм шүү. Эхний $20 зүгээр авчдیں۔ Тэгээд эхэндээ нөгөө ийм одоо таних яагаад тэгвэл энэ тэгээ зарных нь хэмжээ ийм том байгаа. 0.4 цент, 4 цент, 4 цент. Тэгээд таних яагаад их байгаа ингэж асууж магадгүй тийм үү? Тэгвэл би чи энэ рүү нөгөө нэг сар болгон $50 оруулдаг байхгүй юу? Тэгээд $50 оруулаад би болохоор нөгөө referral айгуу сайт шүү дээ. Тэгэхээр referral сайтаа болохоор сардаа би бараг нэг $12-3 цэвэр аваад идэв. Тэгээд энэний нэг онцлог нь өөрийнхөө дансанд энд хураасан мөнгөө буцаагаад одоо $50 хүртэл цуглуулж агаад өстө өгдөлгүүрийн гихчээр цуглуулж агаад тэгээд нэг удаага буцааж хийгээ гişүнчлээ дээшлүүлээ тэгээд цаашаага явчихдаг. Тэгээд чи айгүй удна маш их удна.
жил бараг болно. Тэгээ одоо үнэнгийн л хэлье. Тэгсэнд орвол яг нөгөө нэг Litecoin-оор ч юм уу ямар нэгэн coin-оор мөнгө оруулчаад тэгээ $50 гишүүнчлэл аваад тэгээд цаашаа явах юм бол бас хөөхөн ингээд дараа нь би болохоор нэг 3 сар гүрэл сууж $50 цуглуулчаад тэгээ буцаагаад хийгээд тэгээ харин ашгаан цэвэр аваад явчихдаг. Тэгэхээр энэ дээр бас нэг жоохон тийм тактик хэрэгтэй. Гэхдээ ямар ч сайтнууд ерөөсөө нөгөө юу яах юм байхгүй шүү. 100% найдвартай гэж ерөөсөө байхгүй тийм. Ер нь би одоо жишээлбэл энэ рүү $50 орууллаа гэхэд $50 алдах магадлал айгүй өндөртэй. Нэг өдөр хаалаа гэтэл алдна. За тийм тохиолдлыг би одоо дараагийн бичлэгэн дээр хэлж өгье. Дараагийн сайтн дээр. Тэгээд эрсдэлтэй гэвч одоо яа гэв те нэгэнтээ одоо энэ чинь бүр аль 17 оноос хойш би ажиллаж байгаа. Надад нэг ч удаа намайг хуураагүй тийм болохоор ажиллаад яваад байна. Би анхныхаа оруулсан мөнгөд аль хэзээ авцсан. Тийм болох ганцэр надад бол хаагдсан ч санаа зов. За нэг юм 50-аас дээшиг мөнгө оруулж болтгүй 50-ыг л оруулдаг. Бишээ. Энэ чинь тийм 50-аас дээш мөнгө оруул. 50-аас доошоо 50-аас дээш оруулахгүй доошоо $50. За дараагийн нэг сайт нь одоо миний сая хэлж байгаа. Найдвартай юм ерөөсөй байхгүй шүү гэд би хэлчихсэн тийм. За одоо энийг нэг хоёр сайт би ажиллаж байгаа. Гэхдээ энэ хоёр бол өвжил байлээ. Ямар ч одоо асуудалгүй өвжил байгаа. Гэхдээ их удаан цугладаг болсон. Та нар өөрсдөө мэдчихэе. Coin үүнийх өндөр болчтой зэрэг удаан цугладаг болсон. За яг энэтэй адилхан нөгөө Bitcoin гээд 14 оноос ажилласан сайт маань скам болсон тийм. Хөө болцсон. Тэгээ хүн бодохдоо 14 оноос хойш ажиллаж байгаа энэ чинь айгүй найдвартай сайт гэд бодсон боловч одоо ингээл нэг л өдөр л яах нь парк гэд алга болчихдог байна шүү дээ. Би одоо тэн дээр их хохироог нь 30 мянган сатошоор л хохирсон. 30 мянга зарим шиг манай 60 мянга. Тэгээд тэн дээр чинь бол одоо маш олон хүн стейк хийжсэн шүү дээ. Bitcoin дээр маш олон хүн стейк хийжсэн. Тэгээд одоо мэдгүй тэд нар яаж шийдэж байгаа. Тэн дээр чинь манайхан нөгөө нэг казино тоглоод баахан баларсан. Гэвч одоо скам гэсэн. Тэгэхээр 14 онд байна уу, 17 онд байна уу, өчигдөр байна уу бүх сайтнууд бүгдөө яах нь эрсдэлтэй байдаг. Яагаад гэвэл эн чинь үнэгүй юм өгж байгаа гэсэн үг шүү дээ. Би яг зарын үтснийхаа төлөө шагнал авч байгаа болохоос үнэн чанартай би энд ямар ч тийм мөнгө төөрөг оруулна, бичиг баримтаа оруулна гэсэн ойлголт бол ерөөсөй байхгүй. За энэ best change-ийг би дандаа хэлдэг. Энэ ямар ч мөртгөлгүйгээр хөөхөн сатошид цуглуулад авах боломжтой байдаг. Энийг ягаад манайхан ажилтдаг би ерөөсөй ойлгодгүй. Ялангуяа энэ үнгүй сайтн дээр ажилладаг хүмүүс. Энийг зүгээр ингээл нээгээл best change гэж нээгээл. За одоо энэ доотлол дээр BTC Deposit гэж байж байна тийм. Энэ your Bitcoin address гэдэг дээр Binance-аас Bitcoin address-ыг хуулж авчираад энд captcha-гийн тавиад claim free bitcoins гэж арчдаг. Ингээд цаг болгон, нэг цаг болгон. Тэгээд 1000 сатоши болонгууд нь яах нь нөгөө шууд энэ нөгөө cash out гэж 1000 болонгууд cash out гэж гараад. Тэгэнгүүт яг нөгөө миний бичсэн энэ адрес руу шууд cash out гэж дарангууд автоматар орчдөг. Тэгэхээр энэ юу сайн үг гэхээр яг нөгөө цаг болгон гэхээр нэг цагт 1 сатоши өгнө, нэг цагт 45 сатоши өгнө, нэг цагт 12 өгнө, тэгээд нэг цагт 4 өгнө гэд ингээд явсаар байж бол нэг харахтал 1000 болцсон мэт. Тэгээд 1000 юм уу би бол 2000 болгоод татаад байдаг гэсэн. Ийм нэг сайт байна. За тэгээд энэ маань шууд Binance руу орчдөг. Тийм. Шууд Binance руу орно. Ямар ч асуудал байхгүй. Энийг бол бараг ингээд нөгөө төвжрэлдээ сууж байхдаа өвдөл нэг цагт нэгийг дараад. Нэг их ажил ерөөсөө орохгүй ганцхан энэ капчаг л харах нь шүү дээ. Бүртгүүлэхгүй, янз бүрийн мөнгө өөрөө оруулахгүй тийм айгуу дайж. За тэгээд энийг мэдээж хэрэг одоо нөгөө нэг exchange маягаар хүмүүс хэрэглэдэг шүү дээ. Зөндөө хэрэглэдэг. Энэ бас айгүй олон жил болж байгаа айгүй сайн ийм exchange 7 оноос тавтаа танаа 2007 оноос 2025 айгүй удаан ажиллаж байсан. Бидний анхны л одоо нөгөө нэг бирж мэрж гарааг байхад койно мөнгө олгож чаддгүй үедээ би энийг айгүй хэрэглэдэг байсан л да. Тэгээд сүүлдээ нөгөө бирж мэрчтэй болчтон зэрэг нэг хэрэглэхээ болцсон. Гэтэ хүмүүс бол одоо хэрэглээд л байдаг юм л. За ингээд ерөнхийдөө
Энээс өөр сайтнууд надад ерөөсөө үлдээгүй. Ерөөсөө би одоо энэ хэд дээрээ л байна. Одоо ер нь бараг илүү нэмэгчгүй бах. Яагаад гэвэл би та нарт хэлчихсэн тий. Үнэгүй coin цуглуулдаг сайтнууд нэг үеийн нэг алтан үеийн бараг ингээд дуусч байгаа. Би бол ерөнхийдөө алтан үеийн дуусч байна гэж ойлгож байна. Одоо ялангуяа ингээд энэ хоригоос болоод энэ pair mail гэдэг юунуудыг шахаад ирэнгүүт энэ рүү чинь ажилдаг одоо орс хүмүүс ажиллаж чадхаа болчихно гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр чинь айгүй найдвар бол айгүй багасна гэсэн үг. Гэтэ дэлхийн нийтээр ажиллаж байгаа болохоор энэ хэд ингээд үлдсэндээ үлдчихэ. Бусад одоо би шинээр ерөөсөө сайтанд бүртгүүлэхгүй ягаад гэвэл яг одоо энэ дээр үеиг шиг ингэж өгдөг сайтанд ерөөхдөө үлдээгүй гэсэн. Тэгэхээр яг дөнгөж шинээр исж байгаа, шинээр орж байгаа хүмүүс бол энэ хэдхэн сайтад л одоо ажиллаад байхад гингөө гэсэн. Би тэгээд энэ сайтных нь одоо жишээлбэл Pulse за одоо жишээлбэл энэ CoinPay гэдэг. Энэ CoinPay доо тал дээр нь энд ингээд шинчилсэн бичлэг гээд энэ юу н рефералных нь линк нэгаа тий энэ дээр шууд дараад энд гэхдээ би 23 он бичсэн юм. Гэхдээ нэг фактор өөрчлөгдөв. Гэхдээ ерөнхийдөө бол эднэрийг би нэг завандаа дахиад нэг шинжилж бичлэх хэрэгтэй юм байна да тий нэг их жоохон ерөнхийдөө бол нэг өөрчлөгдөөгүй дээ өнгө нь өөрчлөгдөөд за энэ browsing гэдэг энэ дээр дарангууд энэ болохоор нөгөө нэг харж үздэг зар энэ болохоор зүгээр үздэг зар тий энэ click on site гэдэг дарангууд энэ дээдл дээр секунд явж ийн хардаа тэр 16 15 секунд энийг ингээд хараад байж юм гэсэн энэ явж. А тэгэхээр нөгөө энэ цаавал энийгээ ингэж нээлттэй байж ич энэ секундээ явуулахгүй л энийг ийш нь бодчихор зогсчих чинь тийм бод. За ингээд харж байгаа. За ингээд энэ хардаа 2.5. За таталт нь бол энэ дээрээ 13 таа. Эндээс хааш нь татахаа шийднэ гэсэн. PayPal, Bitcoin, Litecoin, PulsePay. За би энэ рүү одоохондоо татаад байгаа. Яагаад гэвэл PulsePay дээр арай жоохон миний тэндэг жоохон сатоши байгаа тэднийгээ нийлүүлнэ. За хэрвээ жишээлбэл одоо би биткойноор татъя гэх юм бол нөгөөх маань минимум нь 8660. Тэгэхээр минийх чи 1956 байгаа юм чи бүхгүй гэсэн үг шүү дээ тийм үү? Тэгэхээр 8660 хүрэгчээж татна. А хэрвээ би жишээлбэл за PayPal-аар татна гэх юм бол хэд үгүй юм бэ? 2380 ч гэдэг. За өөр ч одоо Dogecoin-оор бол 1000 Dogecoin-оор татвал болох юм бэ тийм. За PulsePay руу болохоор 1000 coin л би ингээд татчих болдог гэсэн. Ямар шимтгэл авдаггүй хардаа P0 гэсэн. Гэтэ бусдуудын та нар сайн ажиглаар Bitcoin болохоор хараа ийм жоохон ч гэсэн шимтгэл авчихсан. За Dogecoin дээр хэд вэ? Харъя. Шимтгэлгүй юм байна тий. Зарим дээр нь шимтгэлтэй, зарим дээр нь шимтгэлгүй. Ингээд татчихсан. Ерөөс айгүй амарх. Тэгэхээр харин нөгөө нэг энэ минийх бол ингээд шууд хадгалагтаад гараад ирсэн байгаа. Тэгэхээр энэ юугаа хаана хадгалах вэ гэвэл энэ дээр дараад за энэ verify хийж өөрөөхөө нөгөө нэг сайн тэр wallet гэдэг рүү ороод сайн тэнд wallet гэдэг байж тэрэн дээр ороод энэ хаана юм dashboard сайн тэр нөгөө нэг үзгэн дээр дараад wallet гэдгэн дээр дараад өөрөөхөө Binance-с Dogecoin-ийнхаа Bitcoin-ийнхаа coin юунуудыг бичээд хадгалчихна гэсэн. За ингээд энэ сайтн дээр тийм их өөрчлөлт бол би харахтаа бол их фактор өөрчлөлт гараагүй л байна гэлээ гэж. Тийм нэг их өөрчлөлт ороогүй л. За тэгээд энэ доор байгаа юун дээр дараад юу гэж хэлвэлээ. Линкэн дээр дараад ингээд ажиллана. За энэ болохоор нөгөө хүмүүс уг нь бол шууд ингээд биткойнороо ч юм уу BNB-гээр татчих юм бол айгуу дайжгүй л дээ. BNB-гээр 1000 юм биш айгуу дайжгүй юм байна тий. Энийгээ ингээд тэгэл энд хадгалсан адресаа энэ рүү ч орчих. Яг энэ адрес. Тэгэхээр энэ одоо жишээ хуучирсан байх бай, буруу байх бай тий. Яг өнөөдөр л юунасаа Binance BNB-гийн хаягийг шинээр аваад энэ дээр хадгалаад тэгээд цаашаа татах. Тэгэхээр энд бас нэг жоохон хөөрхөн
шимтгэлтэй л юм бэ. Баг гэж. За би одоо ингээд хатыг шууд confirm гэж татчихсан 3 хоногийн дотор ороод 1 хоногийн дотор ч байна. Тэгэхээр энэ ийм хөөрхөн сайт байгаа шүү. За ингээд өнөөдөр жоохон тийм удаан жоохон нур шүү бичлэг хийчлээ. Гэтэ одоо яа гэх вэ те. За одоо ингээд би үнгүү сайтнуудын тухай бичлэг хийхгүй он дуустал бараг мэдхгүй хизээ хийх юм аа. Тэгээ дараагийн 12 сарын ихээр би нөгөө нэг биржрүүд рүүгээ орно. Биржүүдийн Aftinvest юу болсон, Botn юу болсон, яасан гэдэг тэр бичлэгнүүдээ хийж өгөн дараагийн 12 сар. Тэгээд 12 сарын эхэнд чи нөгөө нэг юуны Aftinvest-ийн үрдүн бүтэн жил худалдаж авсны үрдүн гаргаж өгнө. За ингээд бүгдэнд нь амжилт. Тэгээд дараагийн ондоо энэ дээр ажиллах хүмүүс нь ажиллаарай. За яшиг зүгээр гай гэх юм бол битгий ажиллаарай. Яах вэ би энэ дээрс чи хөөх ингээд үнгүү coin цуглуулаад яваад идэв гэвэл ажиллаарай. Тэ? Тэгэхээр эн чи хүн болгоны өөрийнхөө сонирхол тий. Зарим хүмүүс тэгээд идэв штэ. Цагаа алдаад ийм тий хоёрын хооронд 1-2 юм цуглуулаад суугаад гэдэг. За зарим хүнд болохоор ажил ихтэй. Тэгтээ одоо жишээлбэл би өөрөө компьютер дээр ажилладаг шүү дээ би өөрөө тий. Тэгэхээр чин ажиллаа хийж байгаа хоорондоо энийг ингээд нэг 30 минутанд энийг дарчих сууж ил гэсэн байхгүй юу? Энд надад нэг их тэг цаг ороод ах юм ерөөсөө байхгүй. Намайг энд нөгөө тал дээр нь ажиллаа хийж байгаа хооронд энэ цаг нь явж идэг гэсэн. Тэгэхээр энд нэг их тэгж одоо жишээлбэл энэ ингээл нэг мэдгэтэл нэг цаг болцсон байд. Би энэ дээр адресаа тавиал ингээл тавьчих. Тэгээд энийгээ нөгөө талдаа дахиж нэг юу хуудсан хийж байгаа тэрэн дээр ажиллаа хийгээд ингэж байж гэсэн. За бүгдөө баяртай. Бүгдэнд нь амжилт.